За хөдөлмөрийн хэвийн бус хүнд хортой нөхцөлд ажилдаг ажилтнанд дээрх цагийн тариф цалингийн жишгийг 10.8%-аар өсгөж хэрэглэнэ гэж байна. За энэ дээр бол ингээд хүнд хортой нөхцөлийг бол одоо өсгөж хэрэглэнэ гэдгийг бол заагаад өгсөн байна. За хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл За сайн байцгаана уу? Эстиматорын маань барилга автсан эрчим хүчний төсвийн програм дээр батлагдсан тариф үнэлгээг хэрхэн харахыг та бүхэндээ тайлбарлаж үзүүлье. За үүнд програм руугаа нэвтэрч ороод тариф зэсэн дээр за барилгын ажилтны тариф цалин за 2 удаа шинжлэгдсэн байдаг. За нэг нь болохоор 2019 оны 12 сарын 30-ны 217 тоо тушаал. За саяхан болохоор 24 оны 5 сарын 21-ний 95 тоо тушаал гээд энэ хоёр тушаалаар тариф цалин маань шинжлэгдсэн байгаа. За энэ дээр бол ингээд үзэх гээд хавсрал дээр дарахаар тариф цалингийн жишг батлах тухай гээд сайдын тушаалын хавсралт харагдаж байна. За хуучин бодол одоо 2019 оны 12 сарын 30-нд батлагдсан энэ тариф цалингаар болохоор 21 оны 1 сарын 1-ээс өдрөөс хойш мөрцөгөө гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо 2025 оны 8 сарын 26. За өнөөдрийг хүртэл зарлагдж байгаа тендер, улсын төсвийн ажлуудын зураг төсөл бүх юм одоо яг энэ тарифаар одоо батлагдсан гэсэн үг. За яг Монгол улсын стандарт одоо төсвийн нормын дагуу бол ингээд тариф цалин бол ингээд бутархай зэрэгтэй байдаг. За хамгийн бага зэрэгтэй нэг зэрэгтэй тариф цалин бол нэг 4272. За хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн нөхцөл гэж үздэг. Тэгээд цагаар бол одоо хийснээр бол 4272-оос 8202 хүртэл байна. Цагаар бол 3860-аас 7411 байна. За энийг бол ерөнхийдөө тухайн хүн өдөрт нэг 10 цаг ажиллана гээд тооцоход одоо 2019 онд бол өдрийн нэг туслах ажилтан бол 38600 төгрөг. За хийснээр бол 42000 төгрөг байжээ гэж дүгнж болохоор байна. Улсын төсвүүдээр бол ингэж төсөөлөгдөж байна. За энэ дээр бол яг маш олон компаниуд үнийн өсөлт одоо 2019 онд бол цалингийн зөрүү, ковидын үнийн өсөлтөөс болж маш олон компанид хохирсон байдаг. За энэ дээр бол одоо 2024 онд за барилга утга болтын сайд даваа сүрэн байхтай тариф цалин шинжилсэн байдаг. За 24 онд шинжлэгдсэн тушаал нь 95 тоо тушаал. Тэгээ 25 оны 1 сарын 1-ний өдрөөс мөрцөвөө гэж байгаа. Тэгэхээр 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс хойш хийгдэж байгаа зураг төсөвдөр энэ тарифыг мөрднө гэсэн үг. За ерөнхийдөө бол яг эндээс харахаар саяны хата харьцуулахад бол за цагаар хийх ажил нь 59906. За 6 дугаар зэрэгтэй ажилд хүртэл 11339. За хийснээр бол 6536-аас 12549. За энийг бол яг одоо зах зээлийн үнэлгээгээр ингээд бодоод үзье. За нэг цагийн одоо нэг туслах ажилтан өдөрт 10 цаг ажиллаа гэхэд бол одоо зах зээл дээр ханшвал нэг 100-аас 150 мянган төгрөг байж байгаа. За энэ дээр нэмээд тухайн байгууллага бол ингээд хоолны зардлаар унаа тэрэгний мөнгө өгнө, тамхи тарианы мөнгө өгж байгаа. За тэгэхээр бол ерөнхийдөө төсвийн нормын энэ тариф цалин гэдэг бол ингээд зах зээлийн үнэлгээнээс дахиад бага болоод ирж байгаа. За ерөнхийдөө бол 5906-аас 11339 байж байна. За тариф цалингийн бутархай утгуудад харгалзах үнэлгээнүүд бол иймэрхүү байдалтай байна. Тэгээд бусад улс оронд яад юм бэ гэхлээр жилдээ нэг 2 удаа ер нь бол тогтмол тариф цалингаа одоо инфляц хэрэглээний үнийн индекс за болон бусад нөхцөл байдалтайгаа уялдуулаад
тариф цалинг бол нэмээд явдаг. За гэхдээ энэ дээр нэг анзаарж байгаа зүйл гэвэл дандаа хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэж тооцоод байдаг. За уул нь барилгын ажил гэдэг бол одоо хөдөлмөрийн хүнд нөхцөлдөө ордог. За энэ нь бол одоо бусад сая нэг хөдөлмөрийн яамны гаргасан одоо жигсаалт одоо нэг хөдөлмөрийн одоо хүнд нөхцөлд орсон ажлын жишгээр бол ерөнхийдөө барилгын талбай инженер, барилгын ажилтан гэдэг бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд орохоор бол зааж өгсөн байдаг. Тэгээд л одоо ингээд манай төсвийн норм дээр бол одоо хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр ингээд тооцоод байдаг. Тэгээ бүгдийг ташраар нь хамруулад байдаг. За энэ дээр бол одоо дотор заслын ажил ч юм уу тий одоо гадна одоо бохрын шугам хоолоо хийж байгаа битүү орчинд их гагнуур хийж байгаа ч юм уу тэр хүмүүсийг бас бүгдийг ингээ хамруулад хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр тооцоод байна гэсэн үг. Энэ бол одоо бас ингээд нэг бүгдийг ингэж нэг одоо тарифт жигтгэн цутгаж оруулснараа бол ингээд зарим нэг одоо ажил мэргэжлийн хүмүүсийн үнэлгээ хэтэрхий багаар үнэлэгдэх ийм одоо асуудлууд байдаг. За үүнтэйгээ уялдаад дагаад компаниудын ашигын маржин буурах, цалингийн зардал нь төсвөөсөө одоо бодит амьдрал дээр хэтрэх, төсвийн цалингийн зардал нь хүрэхгүй байх зэрэг асуудлууд бол байнгын тохиолдож байна. За одоо ингээд бид нар хийсэн төсөв дээр цалингийн зардлыг 2020 оны тариф, 2024-19 оны тариф гэдэг цалингийн зардлыг бол ингэж бас сольж болдог байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг хуу шүүхийн маргаан ч юм уу одоо бусад шаардлагатай тохиоллоор одоо ухрааж төсөв хийх үед бол цалингийн зардлыг заашгүй солих шаардлагатай болдог. Тэгэхээр бол бид нэр ингээд цалингийн зардлыг систем дээрээ солиод явуучих боломжтой байгаа. За та бүхэнд сонирхуулаад авто замын одоо төсвийн програм дээр цалингийн зардлыг сонирхуулж бас харуулъя. Манай барилгын салбар бол нэг 4-5 жил болж ийж нэг цалингийн тарифаа нэмэгдүүлж байна. За зам тээврийн салбарын хувьд бол ерөнхийдөө хамгийн сүүлийн байдлаар 24 оны 11 сарын 18-нд цалингийн тарифыг шинжилсэн байна. За энэ дээр бол одоо хийснээр болон одоо цагаар хөлс авж байгаа ажилчдын цалин за 6963-аас 13370. За энэ дээр бол одоо хийснээр бол 7705-аас 14094 байна. 14794 байна. За тэгээд нэгдүгээр зэргийн ажилтны цалингийн өсөлтийг хувиар тооцсон гаргаж тарифын итгэл цүрийг 2 дугаар 6 дугаар зэргийн тариф цалингийн шигийг тогтоосон гэж байна. За хөдөлмөрийн хэвийн бус хүнд хортой нөхцөлд ажилдаг ажилтнанд дээрх цагийн тариф цалингийн жишгийг 10.8%-аар өсгөж хэрэглэнэ гэж байна. За энэ дээр бол ингээд хүнд хортой нөхцөлийг бол одоо өсгөж хэрэглэнэ гэдгийг бол заагаад өгсөн байна. За хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд амрах мэргэжил нь Монгол Улсын нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайдын 23 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн жигсаалт журам батлах тухай А221 дугаар тушаалын хавсралт тэтгэврийн өнгөлөлтөд тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жигсаалтаар тодорхойлогдно гэдэг. За замын салбарын хувьд бол ерөнхийдөө хүнд хортой нөхцөлийнхөө жишг үнэлгээг 10.8%-аар өсгөж хэрэглэнэ гэд заагаад өгчжээ. За энэ машин механизмын үнэлгээнүүд харагдаж байна. За барилгын салбарын хувьд бол за ерөнхийдөө энэ үнэлгээ байж байна. За тэгээд энэ дээр бол одоо ямар нэгэн хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлийг бол тооцоогүй харагдаж байна. Тэгэхээр одоо энэ норм дүрм баталж байгаа хүмүүс маань энэ бусад яамдууд дээр гарч байгаа ажлын одоо жагсаалт бас уялдаа холбоог бас харж ямаар байна. Замын ажил, барилгын ажил дээр ялгаа авахгүй бетон хийгдэж байгаа, арматууршил хийгдэж байгаа, газар шорооны ажил хийгдэж байгаа. За ялангуяа замын ажлын бол ихэнх төсөв бол барилгаар гардаг. Энийг бол одоо Ахмад туршлагатай экспертүүд, тэргүүлэх төсөвчд бас хэлдэг. За ер нь бол одоо ийм зааг ялгаанууд бас байна.